За өнөөдрийн хичээлээр бид нэр хадгаламж хөрөнгө оруулалтын талаар ярилцуулнаа. За энэ дээр ерөнхийдөө Америк нэгдсэн улсын хувьцааны зах зээлийн өсөлтийг бол жинс харж болно. Dow Jones Industrial Average ер нь өсөлт бол 2009 оноос хойш тасралтгүй 2019 онд хүртэл өсчихсэн байна. За энэ хувьцааны зах зээлийн талаар мэдээлэлүүд байна тийм үү? За түүхэн цаг хугацааны бондын өгөөжийг гэж харж болно. 1970 оноос 2015 он хүртэлх. Тэгээ 1980-аас 80 оны ер нь нэг ихэнх үед бол нэлээд өндөр өгөөжтэй байж байгаад цаашаа бол ер нь буураад явцсан байна. За санхүүгийн зах зээл дээр байдаг хөрөнгө оруулалтын хамгийн энгийн хэрэгслүүд нь юу вэ гэдгийг хэлж авч үзье. За энд бол хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд болон хөрөнгийн төрлүүд байна. Эцгийн хувьд эдгээрээс сонголтоо хийдэг. За хамгийн нэгдүгээрт нь банкны хадгаламж байдаг. За дараа нь CD буюу хадгаламжийн сертификат байдаг. За хадгаламжийн сертификат нь энгийн хадгаламжийг бодвол хөрөх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл хадгаламжийн сертификат гэдэг маань хэрвээ би 100 мянган төгрөгийн хадгаламжийн сертификаттай байлаа гэж бодох юм бол нэгдүгээр тухайн банкнд хадгаламжийн сертификатыг нийлүүлснээр би сар болгон жил болгон хадгаламжийн хүү бол хүртэж явна. За хоёрдугаарт нь би энэ хүү одоо хадгаламжийн сертификатаа хэн нэгэнд одоо арилжаал зарж өөрийнхөө бэлэн мөнгөнийхөө хэрэгцээг сонгох боломжтой байдаг. Үүгээрээ жирийн хадгаламжаас ялгаатай юм аа. За дараагийнх нь компани, корпорацийн засгийн газрын бондууд орно. За дараа нь энгийн хувьцаа орно. За дараагийн 4-5 дахь хөрөнгө оруулалтын хэрэгслүүд маань харьцангуй альтернатив, орчин үеийн, өвөрм үйлс, эслээс хамгаалсан өндөр өгөөжийг бас олгох боломжтой. Өвөрмөс нарийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм аа. Хамтын хөрөнгө оруулалтын сан, за мөн индекссэн сан, хедж фанд гээд хэлж болох юм аа. Capital market буюу хөрөнгөний зах зээлийг ерөнхийдөө primary болон secondary market гэж ерөнхийдөө нэрлэдэг. За secondary market гэдэг маань ерөнхийдөө анх дахь зах зээл дээр арилжаалагдсан санхүүгийн хэрэгслүүд арилжаалагддаг зах зээлийг хоёр дахь зах зээл гэж нэрлэдэг байна. Тухайлбал Нью-Йоркийн хөрөнгөний бирж, за энэ зах зээл дээр голцоо засгийн газрын бондууд маань бондуудын хоёр дахь зах зээлийн үйл ажиллагаа явагддаг байна. За хөрөнгөний хөрөх чадварыг хоёр дахь зах зээл хэмжиж өсгөж нэмэгдүүлж өгдөг. Хэрвээ хөрөнгөний зах зээл дээр хоёр дахь зах зээл байхгүй байсан бол маш хэцүү хөрөнгүүд хөрөх чадваргүй худалдахгүй, зарагдахгүй хэцүү байх мэтлэлтэй байсан. За анх дахь зах зээл гэдэг ойлголтыг энэ дээр дүртэй. За би хэрвээ компани захирал байгаад хувьцаагаа анх удаа хөрөнгөний бирж дээр буюу хөрөнгөний зах зээл дээр хэрвээ мөн одоо өөрийнхөө компани бондыг анх удаага хөрөнгөний зах зээл дээр хөрөнгөний бирж дээр гаргаж байгаа бол үнийг primary market анх дахь зах зээлийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Анх дахь зах зээл дээр үнэт цаас буюу санхүүгийн эдгээр хэрэгсэл болох бонд, за мөн одоо компани хувьцаа, за компани бонд, засгийн газрын бонд анх дахь зах зээл дээр гадсан удаа гарч бүлтэн авахч хөрөнгө оруулагчдын хар дээр очдог. Харин хоёр дахь зах зээл дээр эдгээр бонд хувьцаанууд маань дахин тасралтгүй арилжаалагдах боломжтой байна. Хадгаламжийн банс, хадгаламж. За ихэнх одоо банкнууд бол тодорхой хэмжээний хадгаламжийн үйлчлэгийг явуулдаг. Үндсэн үйл ажиллагааны ихэнх хэсэг нь хадгаламж бас байж болтгоо.
За мөн дээрээс нь хадгаламжийн сертификатыг бол түрүү бид нэр бас ярьсан байгаа. Манай орны хадгаламжийн сертификатыг сануулдаг олон банкнууд бол бий болсон байдаг. За хадгаламжийн сертификат нь хугацааны хувьд бол хамгийн багадаа 3 сар, хамгийн ихдээ 5 жилийн хугацаатай бол гардаг байгаа ийм онцлогтой. За сертификатд банк өндөр хөв амлаж байна. За хадгаламжийн сертификатын хугацаа дуусах хугацаа урт байх юм бол мөн одоо өндөр хөв амлагддаг. За хадгаламжийн данс болон хадгаламжийн сертификат нь Америк нэгдсэн улсын хувьд болоо ерөнхийдөө одоо маш их тийм найдвартай хөрөнгө оруулалт бол байж өгдөг. За компани бонд. За бонд гэдэг бол ерөнхийдөө маш чухал одоо үнэт цай санхүүгийн хэрэгсэл хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм аа. За бондыг бол хэн гаргадаг вэ гэхээр корпорац болон засгийн газар гаргадаг. Гаргаж байгаа энэхүү корпорац засгийн газрыг бол ишүүр буюу үнэт цаас бонд гаргагч гэж нэрлэдэг. За энэхүү ишүүр бонд гаргагч засгийн газар компани нь тухайн бондныхоо одоо үргэлжлэх хугацаа, бондын ирсэн хүүгийн хэмжээ, хүү төлөх үйлчлэл гэдэг энэ бүхэл зүйлүүдийг тодорхойлж байдаг. За жишээлбэл Америк нэгдсэн улсын засгийн газар бондууд гаргадаг. Тухайлбал тэрхүү гаргаж байгаа бондын Treasury бонд гэж нэрлэдэг. Энэ бондны хувьд бол одоо дампуурах ёстой хамгийн бага байдаг онцлогтой. Үүний утгаараа ерөнхийдөө эцсийн бондуудтай харьцуулахад бондын хүүгийн хэмжээ нь хамгийн бага байх талтай байна. Өмнөх хичээлдэр би үзэж байсан хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн өгөөж болон эрсдэл хоорондоо шууд хамааралтай. Тэгэхээр Америк нэгдсэн улсын засгийн газар гэдэг бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны засгийн газар. Энэ засгийн газрын гаргасан бонд бол дампуурах эрсдлээс ангид байх боломжтой байна. Учир нь Америк нэгдсэн улсын засгийн газар дампуурлаа задлана гэдэг бол ер нь их магадлал багтай зүйл юм байна. Энэ утгаараа Америк нэгдсэн улсын засгийн газрын гаргасан бонд нь бол дампуурах эрсдэл маш бага маа гэж үзэж байгаа. Ийм учраас эрсдэл бага учраас өгөөж нь бага байгаа гэж бас тайлбарлаж байна. За заримдаа бондууд маань нэрсэн хүүгүй байдаг. Энэ нь өөрөө онцлогтой. Нэрсэн үн буюу face value, par value болон бондыг зарсан зах зээлийн үн хоёрын зөрүүгээс хөрөнгө оруулагч бас ашиг хүртэх боломжтой байдаг. Ойлгол хөрөнгө оруулагч 3 сарын хугацаатай $3,000 нэрсэн үнэтэй бондыг зах зээл дээрээс $2,980 өнөөдөр худалдаж авлаа гэж бодъё. Ингээд 3 сарын дараа энэхүү бондын нэрсэн одоо үн болох $3,000-ыг засгийн газраас хүлээж авснараа энэ үн $20 discount rate хүүгийн орлого болж байгаа. За үүнийг жилийн өгөөж байдлаар илэрхийлэх юм бол энэ нь 268% өгөөжтэй хөрөнгө оруулалт болсон байна гэж үзсэн байна. За мөнгөний цав хугацааны одоо томьёоллоор хэдүүлээ дараах одоо тооцооллуудыг харж болох юм байна. Нэг жилийн хугацаатай нэрсэн үн
доллар за 6 сарын хугацаатай ийм одоо бонд гарсан тий. За хүүгийн хэмжээ нь одоо 3%. За тэгэх юм бол хөрөнгө оруулагчийн тийм ээ шаардж байгаа мөөч нь бол 3% байна. Тэгэх юм бол энэ бондын өнөөгийн үнэс нь буюу бонд прайсыг тооцсон байна. Бонд прайсыг тооцоод энэ $985 гэж гарчиж байна. За урт хугацааны бондуудын талаар авч үзье. Урт хугацааны бондууд. За урт хугацааны бондуудыг засгийн газар томоохон корпорациуд гаргадаг байгаа. Засгийн газрын урт хугацааны бондуудын хувьд хугацаа бол олон жилээр бол гардаг байгаа. Тухайлбал 5 жил, 10 жил, 15 жил, 20, 30, 25 жилийн хугацаатай бас гаргаж бас болдог. За нэгдүгээр, хоёрдугаар нь бонд ишүр буюу бонд гаргагчдын бондын хүүгийн төлбөрийг ихэвчлэн semi annual буюу хагас жилд нэг удаа төлдөг. Эсвэл жилдээ нэг удаа төлдөг. За сардаа нэг удаа төлдөг тохиолдол тунхаг байдаг. Ихэвчлэн жилдээ мөн 6 сард нэг удаа эсвэл удирдлагаа нэг удаа гэсэн нөхцлүүдээр бол бондын хүүгийн төлбөр бол төлж байдаг. За энийг төлөө бас мэдээд байгаа гэж бодож байна. За энд одоо treasury бондын нэлгээнүүд үсэн дээр явагдаж байна. За бонд маань ерөнхийдөө нэлгээнүүдийг хийгдсэн байгаа тийм ээ. 10-year semi-annual coupon bond will have 27 semi-annual payments гэж. За энэ яг нэг 20 жилийн юу тийм ээ 10 жилийн хугацаатаас хагас жил тутамд төлбөрөө төлдөг ийм бонд одоо гарсан байгаа байна. Купон рейт нь 6% байна. За тэгэхээр жилийн купон рейт 6% учраас хагас жилийн шилжүүлэх шаардлагатай болдог. Ингээд купон рейт маань ерөнхийдөө 3% болдог. За тэгэхээр 3% болж байгаа учраас энэ дээр та харсан баг энэ payment нь $30 болж үрж байна. За peso бол $1000. За 10 жилийн хугацаатай жилдээ 2 удаа хүү төлөх учраас энэ нь 20 болж үрж байгаа. Ийм онцлогтой. Хөрөнгө оруулагчийн шаардж байгаа өгөөж нь 7% байна. Ингээд энэ бондын үнэлгийг хийхэд $928 гэж гарч ирж байна. Тэгэхээр одоо бондын одоо бодит үнэлгээ бол $928 байна. Ирсэн үнэ $100 байна. Тийм ээ. За ийм тооцоолыг бол хийх юм байна. За тэгэхээр энэ чэнэс төлөв юу харж болох вэ гэхээр бондын хүүгийн одоо хүү төлөх хугацаагаас хамаарат бид нар бондын одоо хүүгийн төлбөрийг тодорхой шилжүүлэг хийх юм тийм ээ. Жишээлбэл жилийн 6% гэх юм бол хагас жилээр бондын хүүг болгодог гэх юм бол 3% болж хүрч явах шаттай тийм ээ. За 3% маань өөрөө нэглсэн одоо үнээсээ 3%-ийн купон рейтэд тооцохоор $30 болж харагдаж байна тийм ээ. За энэ мэтлэнгээр тооцоололтыг хийж явах маань. За энэ дээр нэг жишээ гарсан байна. 5 жилийн хугацаатай корпорацийн бонд хүү жилд нэг удаа төлнө, жилийн хүү 6%. Ирсэн үнэ $1000 гэсэн байна. За ингээд цаг хугацааны шугам дээр ирээдүйд орж ирэх мөнгө өрсөлдөлтөд өссөн байна. Эхний жил 60, 2 дахь жил 60, 3 дахь жил 60, 4 дахь жил $60 хүүгийн орлого орж ирнэ. Мөн 5 дахь жил $60 хүүгийн орлого орж ирнэ. Мөн 5 дахь жил $1,000 маань principal peso орж ирнэ. За хөрөнгө оруулагчийн шаардж байгаа харин өгөөжийн хэмжээ ялгаатай байгаа юм байна. 5, 6, 7% дээр санхүүгийн калкулятор ашиглаж бондын үнийг тооцоолоо гэсэн байна. За шаардж байгаа өгөөж 5% байхад бол хамаагүй өндөр гарч байна. 1043, 6% дээр 1000, 7% дээр $959 гэж гарсан байна. За ингээд энэ хүү одоо мөрийг болон чанаас гаргасан байна. Хөрөнгө оруулагчийн шаардж байгаа өгөөжөөс гаргасан мөрийг энэ дээр гаргаж ирсэн байна. За шаардж байгаа өгөөж